гэсэн давтай морил Лондоноос мэдчилж байна. Та бүхэн энэ дугаараар Италийн Potato Frittata буюу төмсний омлетийг хийхийг зарлаа. Энэ маш энгийн мөртлөө маш амттай. За тэгэхээр энэ болохоор хитгэн орц орно. 3-4 ширхэг төмөс, 2 ширхэг жижигхэн сонгоцгол 1 ширхэг том сонгон байсан ч болно. За тэгээд 50 мл Оливийн тоос, 80 мл сүх, 5 ширхэг өндөг, тэгээд 1 цайны албаг давс, тэгээд цагаан перц, Nutmeg энэ бол маш чухал. За тэгээд мэдээж Итали хоолыг Parmesan бяслаггүйгээр төсөөлөхгүй. Тэгээд мэдээж энэ амтарханаар болохоор Cheddar cheese энэ болохоор англи бяслаг авах шиг зүгээр. Миний орчоор болохоор өөрийнхөө нэмцээ. За ингээд хоолыг эхлэе. За одоо төмсөө хичээж эхлэе. Төмс хичээхдээ хамгийн гол нь 1 см-ийн өргөн нарийг куб хэлбэрээр хичээх ёстой шүү. Тэгжээж амт нь илүү гоё юм. За ингээд 1 см-ийн хурданч болно. Мөн амт нь ч гэсэн гоё амттай болдог байгаа. Тэр яг өөр би төмсний омлетийг хийхийг харж байсан бас өөрөө ч хийжсэн. Гэхдээ энэ хамгийн бүр шилхэн сонгох учраас та бүхэнтэйгээ энэ жороо хуваалцж байгаа юм шүү. Тэгээд хамгийн гол нь Италид юу юм бэ л дээ. Хүмүүсийн халуунд яг зуны үйлрэлтэй хавар намартай аяг хэрэгэлтэй. Тэгээд гэвэл 30 градус ханалцтай байдаг учраас тийм хүнд махан төрлийн юм бол идэхгүй гэсэн үг шүү дээ. За ингээд төмсөө хичээд дуусчлаа. Гэхдээ би хамгийн түрүүд ер нь төмсөө хичээд төмсөө угаах хэрэгтэй. За одоо сонгино адилхан жижигхэн бас хийчихсэн. Шоот дөрвөлж юм. За одоо болохоор өндөгний зурмага бэлтэн. Тэгэхээр 5 ширхэг өндөг дээрээ би 80 мл сүүгээгээд ягаад сүү гэж байгаа гэхээр илүү сайн зурмага илүү гоё чигшэлтэй болно гэсэн. За тэгээд 50 г Parmesan. За үн дээрээ болохоор үллэг за нэг баг чимээ энэ перц хийж өгнө гэсэн. За тэгээд Nutmeg энэ болохоор тийм Италийн модлагч байгаа. Ингээд нэг цайны албаг. За, тэгээд сайхан утгаад. За зурмаа. За одоо бүгдээрээ төмсөө бэлэн болгоцгаая. За эхлэе. Оливийн тасаа хийгээд. За. Тасаа халаад л тоглоё. Тэгээд хамгийн гол нь энэ Potato Frittata хийхэд
Ер нь болохоор энэ сонгино төмс хоёроо цуг хуурахтай ихээр илүү гоё. Төмс нь одоо сонгиныхаа амтыг илүү сайн шингээж авсан илүү гоё зөвлөхөн. Тэгээд амтан ч гэсэн маш гоё болж байгаа. За. Одоо сонгино игээд ер нь бол ийм 5 г давс хийж байгаа нь яагаад тэмцэлтэй вэ гэхээр Parmesan бяслаг маань өөрөө цаанаас давстай учраас италичууд ер нь давсыг ер нь баг хэрэглээд илүү Parmesan бяслагаа илүү ихтэйгээр хэрэглэдэг. Тийм учраас жоохон хэрэглэж байгаа шүү. Мөн миний дараа хэрэглээд Английн Cheddar бяслаг маань мөн адилхан давстай юм учраас дагавчмаа зүгээр давс. За ер нь бол энэ ингээд 15-20 минут ингээд дундаас дээгүүр гадаад дунд зэргийн галтай чигнэдний 10 минут сайхан хуураад өгнө. Миний гал дундаас дээгүүр тавтах. За одоо энийг ингээд бүгдээрээ жигнэ. Цагийн тавиад галаа дунд зэрэгтэй буюу би 5 дээр тавьсан ба ингээд таваас ер нь бол 5-аас 10 минутын ингээд жигэн чинь гэсэн. Тэгээд ойр ойрхон хараад тэгтээ. За 4-5 минутын дараа нэг төмсөс Аппетитти. Ингээд тусан нь болгочихсон чигнэт маягаар. За ингээд дахиад 5 минутын дараа бүтээрээ. За дахиад 5 минутын дараа илүү гоё суугаад За дахиад бүгдээрээ 5 минутын дараа за дахиад 4-5 минутын дараа ер нь төмс маань ингээд амсаати За ингээд 2-3 минутын дараа төмсийг байгаа. Одоо ингээд яг гоцсон байна. Гат маань бол дунд зэргийн гал дээр байгаа шүү дээ. За одоо ингээд хамгийн чухал омлетийг Өндөг.
хамгийн гол чухал зүйл ингээд цахаас нь дотгошоо. Тэгтээ хутахгүй шүү дээ. Цахаас нь дотгошоо ингээд сайхан. Тэгэхээр гээл зүйл. Хит их чанга гадах юм бол энэ ч ингээ хоорондоо барьцалцдаг байхгүй юу? Хит бол нэг өндөгний торт гэж юм омлет ч юм шүү дээ. Хамгийн гол нь гал дунд зэрэг хамгийн чухал шүү. За ерөнхийдөө ингээд жоохон бижэд эхлэнгүүд нь таглаагаа тавиад 5 минут хаж хэмжинэ гэсэн. За 3-4 минутын дараа. За одоо бол хамгийн чухал үе шүү. Омлетээ өргүүлээ. Нөгөө талраа. Яа ингээд. Хөөе. Beautifully. За одоо энэ дээр бүгдээрээ Cheddar бяслагаа сайхан өргөдөг чинь. Энийг Италид болохоор бид нэр бяслаггүй гэсэн. Энэ би өөрөө болохоор бяслагтай гэдэг илүү гоё. Төмснийх нь намтай илүү гоё болгож өгдөг юм лээ. Хайлтаа тий өөрийнхөө хүссэн бяслагыг тавьж болно шүү дээ. Моцарелла ч гэсэн болно. За энийг ингээд 3 минут. За одоо ингээд 3-4 минутын дараа. За тест янцтай болж тээ. Ингээд чамаас шүү хараарэ. За frittata маань бэлэн болчлоо. Ола. Isn't that стокоё харчино. Бяслагтай. Ерөнхийдөө пицца хөттэй. Гоё. За одоо амттай төмсний омлет зүсэж хаалъя. Let's see. За харцгаая. Гоё харагдаж байна. Төмс сонгино хоёр хоорондоо үнэхээр тасархай. За бэлэн болсон potato frittataгаа бид хавгалсан байна. За тэгээ мэдээж гэрийн гэрээ гэртээ хийсэн талах. Тэгээд тост хийжлээ. Тэгээд мэдээж оливтэй гэхстэй. Тэгээд хүссэн байгаа ихэнхдээ италичууд оливийг маш ихээр хэрэглэн та бүхэн мэдж байгаа. За тэгээд хамгийн сонирхолтой нэг зүйлийг хэлэхэд энд би бол ногоон оливийг шууд хэлдэг байлаа. Италид очичаад тэгтээ ууг бол нутгийн хүмүүс болохоор цагаан олив гэж хэлэх юм байна зүгээр мэдхэд илүүдэхгүй гэж хэлж байгаа шүү. За тэгээд амтархан. Good. Амт нь үнэхээр тасархай зүгээр гэртээ гэдэг үстэй баггүй. Яг тэр сонгино удаан ингэ шавцсан илүү ч ихэрлэг болоод амт нь төмсөндөө маш гоё уусаж өгсөн. Тэгээ төмсөн ч гэсэн ингэ тусан ааж маж өнсөсөн. Үнэхээр тасархай. Манай аппетита. За бүгдээ тэгээ сайхан холцгоогаарай. Тэгээд хэрвээ миний энэ хоол таалагдсан бол лайк дараарай. Гэмон дараагийн дугаарыг үзхийг натаа амтахай миний дараагийн хоолнуудыг харахыг хүсвэл subscribe дараарай. За тэгээд баярлалаа.